Гурлаа тэгэл компьютер гацсан юм гүрийгэлээ шээ. За. Яваа их ч юм. Сайн байцгаана уу? Хэрэгтэй хамтдаа ярилцъя. Чигүүс хүүхдийн подкаст маань шинэхэн дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараар бэлгүүн, Понцог гэд манай хоёр найз ирсэн байгаа. За одоо яг та нарын сонсож байгаа энэ битийг манай бэлгүүн ах өөрөө хийдэг. За ер нь их дуу хөгжмөр амьсгалсан гоё дугаар болно гэж бодож байна. Манай Понцог бол Ariana Grande-гийн доонуудыг орчуулж YouTube channel дээр тавьдаг. Тийм гоё дуу сонсох туртай хүүхдүүд байна. За тэгээд манай хоёр өөртөө танилцуулаач. За. Сайн бацхан намайг бэлгэн гэдэг. Би 84 дэх сургуулийн 10 ангид сурдаг. Би чөлөө цагаараа хөгжмийн бит, хөгжмийн аяа их туртай. Хөгжмийн аяаж өөрийгөө хөгжилдэг. Тэгээ юм байна. За. Сайн бацхан намайг Цэрэн Понцог гэдэг. Би 84 дэх сургуулийн 8 ангид сурдаг. Би чөлөө цагаараа өөрийнхөө дуртай дуустын дууг орчуулах, нам унших, зураг зурх дуртай. Их гоё. За тэгээд өнөөдрийн бид гурийн ярих ном бол Тэрбонтоо хүү гэдэг нэгэн баян үгийн тухай ярина. За тэгвэл тэрний өмнө хамгийн эхлээд хоёр Тэрбонтоо хүртээсэн бол юу хийсэн бэ? Би Тэрбонтоо хүртээсэн бол одоо өөрийнхөө мөрөл төргөнд өөрийнхөө тав дахь орчин бүрдүүлж эхэлнэ. Жишээ нь байр машин, утас, компьютерээс эхлээд одоо өөрийнхөө одоо хэрэгцээтэй бүх зүйлийг хангана. За, Понцог. Би бол өөрийнхөө дуртай дууштай аялын тоглолтыг хаана явж байгаа газар нь осч үзэн. Тэгээд үлдсэн мөнгөө байр машин авахтаа зарцуулаад тэгээд илүү гаруул хадгалнаа. Бүр төмөн асуусан чинь зүгээр шууд хавд харна гэж. За манай Ariana Grande-гийн шүт бүр улаан пен нь шууд Тэрбонтоо өргөө зарцуулаад шууд уулзах байсан уу? Уулзсан. Гэхдээ Тэрбонтоо өргөө тэгээ шууд нэг удаа уулзгий. Сайн санагдаж магадгүй. Эвгүй санагдаж магадгүй. За тэгвэл гурлаа тэр жинхэнэ баян үгийн тухай ярьцгаая. Тэр бол Жо гэдэг нэртэй. За тэгээд 1-р бүлэг, 2-р бүлэг, 3-р бүлэг гэдэг асуудлаар ярьж. За 1-р бүлэг бол Жотой танилцаараа гэдэг. Жо бол баян хүүхэд, бүр маш баян түүнд 12 настай ч гэсэн маш баян. За тэнд өрөө болгонд нь зурагттай, маш том хаусанд амьдардаг. Түүнд 500 ширхэг Nike-ийн хос пүүз, тэгээд хэдэн мянган инчийн зурагт, тэгээд Японоос авчирсан робот нохой уралдааны машины зам. Гэхдээ түүнд уралдааны машинаар ганцаараа дахиж явдаг. Тэр нь маш юм хөвгөлтэй биш байдаг. Түүнд хэдий мөнгө байдаг, баян ч гэсэн найз байдаггүй. Жохон тийм үнэтэй. За. Хоёрдугаар бүлэг хонгочаал. Жо ер нь сургуультай явах үнэхээр дургүйсэн. Түүндээ аавдаа хийсэн учир шалтгаан нь бол ер нь бол Жог хүүхдүүд хонгочаал гэж дууддаг. Учир нь түүний аав нь нойлын цаас хийж баяжсан учраас түүнийг хонгочаал гэж дууддаг. Жо сургуультаа явах дургүй учраас ааваасаа энгийн нэгэн сургуульд энгийн хүүхдүүдтэй энгийн улсын сургуульд явахыг хүсдэг. Тэгээд Жогийн аав нь түүнтэй зөвшөлдөж ярилцсны үднэс түүнийг явуулахаар болоод энэ бүлгэнд хүсдэг. 3-р бүлэг буюу хэн хамгийн өглөг. Эцэст нь чухал өдөр ирж Жо шинэ сургуультай орохоор болдог. Тэгээд Жо өөрөө баян чинэлэг гэж харагдуулж болох бүх зүйлсээс татгалзаж зүгээр хичээлээ хүртэл галт тоогийнхоо хуужирсан хогийн уутанд хийж явдаг. Тэгээд хичээлдээ сургууль дээр очиод тэр яг өөртөө адилхан махлаг Боб гэх хүүтэй танилцдаг. Тэгээд хамтдаа сургуулийнхнаараа хамтдаа холын цайны гүйлт орохоор болдог. Тэгээд манай Жо Боб хоёр бол Боб тэр зүйлд маш их баярлжсэн зүр. Тэгээ яагаад гэвэл арай гэж нэг юм тэр гүйлтийн тэмцэнтэй нэг хамгийн сүүлд орохгүй нэг Жогоос төрүүлэхэндээгээ баярлжсэн. Тэгтэл манай Жо түүнд авилгалдаж 50 фунтын өгөөд чи надаас хоцорж байгаа гэж гуйсан. Тэгтээ 50 фунт бол маш их мөнгө юм шиг байлаа. Тэнгүүдээ Боб юу чи яаж ийм их мөнгөтэй болсон бэ гэж манай Тэрбонтоо гэдгийг нуухын тулд манай аав зүгээр төрс өдрийн бэлэг өгсөн юм аа гэдэг. Тэгвэл аав чинь бүхэл бүтэн төрс өдрийн бэлэг өгсөн бэл гэж авч чадахгүй гэдэг. Гуйжийн авчгаа би ингээд хамгийн сүүлд ормооргүй байна гэдэг. Тэгээд за Боб зөвшөөрөөд тэгээд бас сургуулийн хамгийн анхны ирсэн өдрөө бас шившиг болчихгүйхэн шиг нэг гүйлтийн тэмцээнд хамгийн сүүлд ороогүй байт юм да. 5-р бүлэг буюу улаан өндөгний баян хугацаанд болсон түнөд Жо Боб хоёр уралдаж дуусныхаа дараа холын цанг үйлдэлд явсныхаа дараа өссөндөө Ражим болох руу явдаг.
Тэгтээ тэр хоёр ховцсны өрөө төвчд гэсэн болохоор баг нүцгэн шахам одоо бэлтгэлийн гүйлтний ховцтой Ражи мөлт ордог. Энэ Ражи их гайхалсан. Гайхшилт оруулсан. Та хоёр яагаад ийм ховцтой байдвүлээ учир шалтгаанаа хэлээд тэр хоёр өлснөө хэлээд юм иж хороолдог. Тэгээд мөнгө төлөх болсон чинь 50 фунтын дэвсгэр гаргаад ирсэн чинь Раж гайхсан их гайхсан. Учир нь баг өмнө ийм 50 фунтын дэвсгэрт харж байгаагүй болохоор тэгээд жаагаас чи яаж бас ийм мөнгөтэй болсон юм бэ? Боб хажуунаас нь аав нь төрсөдрийн бэлэг гэж өгсөн юм аа гэд аттай хүү байна шүү гэд Раж хэлдэг. Тэгээд Раж жог би чамайг өмнө харсан юм шиг санагдаад байна гэд бахан сонингийн цаас ухаж ирсэн аа. Жогийн Формула 1-ийнхээ өмнө ив хавг авахсан зургтай сонингийн цаасыг гаргаж ирдэг. Ингэснээр тэд нэр жог термометрын гэдгийг мэдснээр юм болон төгсдөг. 6 дугаар бүлэг буюу Грабийнхан энэ бүлэгт болохоор Бобын хэлээдэг Грабийнхан гэж хэн бэ гэдгийг нь илүү мэдж авдаг. Грабийнхныг гаднаас нь дүрслэл уг нь хоёр эрэгтэй эмэгтэй ихэр гэхдээ хин ч ялгаж чаддаггүй ээж аав нь хүртэл тэгээд ер нь бол царай зүс байгаа байдал нь сарамчтай төстэй гэж хэлж болно. Яг Грабийнхын дүр төрхийг хаанагтай гаргана. Одоо тэгээд яг сургууль болгонд яг тийм гараад байдаг те нэг юм хүүхдээ ирлээ нэг сэлзэнэн гараад. За дараагийн 7 дугаар бүлэг дээр чичүүлдтэй шарсан талах нэг сайн ойлгохгүй. За тэгээд Боб тийм худалдаж авч байгаагаар эхэлдэг. Тэгэнгүүтээ чи тэр булдан гээд надад юм авч өгөх ёсгүй гэдэг тэр хоёр зүгээр байсан юм аа хувааж иддэг. Гэтэл чоколадаа хувааж идэж ноён дээрлэхүү Грабийнхаа ирээд яг өдөөс налгачсан. Тэгээд манай хоёр цутаагаад сургуулийн хамгийн аимшигт цайны газар л ордог. Тэн дээр хин ч орж ирдэггүй бурхан минь бүр үхлийн янз бүрийн балиар хоол идэг. Бүр юм үстэй, хумстай гэд хинийч зэдгүү. Тэгээд тийшээ хинч ордгоо. Тэгээд манай хоёр цутааж орж нуугдсан байдаг. За тэгэл энэ бүлэг маань дуустдаг байгаа. Номер бүлэг буюу шолом. Энэхүү бүлэг нь багш нарын байнга хэлдэг үлэг болсон үгсээр хэлдэг. Жишээ нь бити гүгээд бити яриад бити богч ажиллаад гэх мэт тийм нэг тийм үлэг болсон үгсээр хэлдэг. Хамгийн аимшигтай багш болох шолом багшийн хичээл дээр даалгавраа мартаж ирдэг. Тэгээд шолом багш 10 минутын дотор даалгаврыг авчрах боломж өгдөг. Тэгснэр аавтаа хэлээд 10 минутын дотор авчрахыг хүсдэг. Ингэснээр энэ бүлэнд хүсдэг. Саяны тэр яг багш нарын хэлдэг бол хамгийн бест нь бол тэр коридороор битгий үгээд би тэр үгийг бол маш их сонсч байсан. Та хоёр ер нь тэгж сонсч байсан уу? Тэр хэр их коридороор гүдэг вэ? Би бага ангитал сонсдог байсан юм бэ инглиш. Ер нь дунд ангитаа ороод би нэг гүөхэ болцсон. Яа, за завсаргаанаар гардаг. Юу, тэг заалал гүдэг. Юу, ямар за би бол үнэнээ хэлээ. Би бол коридороор гүдэг. Та нар ингээд би тамирынхаа залруу ингээд гүүгээд тэгэл ингээд хандаад баг гээл зохиол ингээд явж мовдгүй юм уу? Энэ тамирын залруу хаяадаал гүдэг. Ер нь бол тэгэж цогтөг бол үгүй биш. Хананд ингээд өсөж хүрээд ингээд үгүй. Хөлгийн мэдсэн юм чинь надаа юу гэж тэгэж өсөхөө. Яар сони юм бэ? За. Энэ хоёр нь олон түмнээс нуугаад байгаа мó мэдхгүй эсвэл жигнэсээ гүдэг юм. Би бол үнэнээ хэлээ би бол гүдэг, өсөрдөг нэг гоё идэв ч нэг юм ингээд хөрхөр сав кайфтай. За, дараагийн бүлэг. 9-р бүлэг буюу хуваах уу. Бобтай хамт твийг сууж идэнгээд жогийн аав хичээлийг нь 15 минутад амжиж авчрах болов гэдэг талаар ярилцдаг. Гэтэл тэр үед Грабийнхан ирж тэр хоёртай найрамдахыг хүсдэг. Тэгээд манай дэрэгд ингээч тэгээч хамтдаа ийм юм хий, тийм юм хий гэдэг. Тэрийг нь Боб маш их гайхан байж идэл Боб жогийн аав сургуулийнх нь тэнд нисдэг тэрэгтэй ирдэг. Харин нисдэг тэрэгтэй ирэхэд нь сургуулийнх нь бүх хүүхдүүд нисдэг тэрэгний зөв гүйцгээдэг. Тэгээд аав нь бууж ирээд жоод хичээлийг нь 50-ын дэвсгэрт ер нь өгдөг. Тэгээд хүүхдүүд аавыг нь маш их баян гэдгийг нь мэдээд жог сургуулийнх нь тэр чигтээ тэр бом тийм байна, баян юм байна гэдгийг мэдэж авснаар энэ бүлэг дуустдаг. Хамаг юм талаар үгүй тийм. Хамаг ингээд нөгөө нууж муугаад галгар батанд хийгээд хахад нөгөө аав настай нэр. За, нохон шулс энэхүү бүлэг дээр бол нөгөө нэг тарпулдан гэдгийг мэдзүүг төч юм бүр ингээд
Жогийн араас ингээ бүгд ингээ шүлсээ гойжлоод ингээ бурхан минь ингээ дагаад тэгмүүдээ нэг охиныг ингээ жоо ингээ санаад зөксөж би жоотой заргалтарна би сая фунтээр тохиролцсон гэж хашгиж машгаад мөнгөний шулах гэж оролддог. За тэгээд нэг минутаар бараг хоцорсон байхад би даалтаа аваачаа төгсөн чинь багш нь авахгүй анги цэвэрлээд үлддэг байгаа. Яг тэгтээ яг иймэрхүү зүйл яг анги дээр болдог. Одоо яг бидний амьдралын жишээн дээр бол тэгээ ангид нэг ингээ бичгээдээ ороод ирэхээр яг бүгд яг ингээ араас нь ингээ надаа найздаа гэж тэгдэг те. Бүр яг тэр үйл явдал бүр яг ингээд нүдэнд харагдсан надад л ингээд ангид нэг ингээ бүчгийдээ ороод ингээд үлцээд нь бүгш үлцээ гойжуулаад аль найзраагаа цаадчихъя гэдэг. 11 бүлэг зугаалганд явсан л тавьсан. Job хоёрыг хог түүгээд анги цэвэрлээ байж хат нь графикийн ирдэг. Графикийн ирэхэд Боб цухтяа гэж яах юм бэ бити ойлоо байж игээд тэгсэн чинь графикийн ирээд Бобоос уурч төсөөд битэрийг ингээд өмнө чамд дэрлэжсэн дуушлаарай. Бид хоёр чамд зугаалганд явах санал тавих гэсэн юм аа гэж хэлдэг. Тэгээд Боб их гайхдаг. 12 дугаар бүлэг буюу 3 дугаар хуудсан дээр гангамсгүй. Энэхүү Жо Афтагаа хамт хоолой хүлээн юм ярих зураа. Окей. Жо Афтагаа хоолой хүлээнгээ юм ярьдаг. Харин тэр үед нь гаднаас Сафир гих нэгэн бүсгүй орж ирдэг. Тэр зүгээр л өнгөний шуналтай. Тийм. Тэгээд орж ирэнгүүтээ шууд одоо миний төрс өдөр болоход ердөө 11 сар болж юм. 11 сар дутуу байна. Тийм болохоор би чамаас авах юмнуудын жагсаалт гаргасан гэд нэг цаас өгдөг. Харин түүнийг нь Жо маш их эсэргүүцэн та үнэхээр түнд авч өгөхгүй даа. Тэр таны мөнгөнд болж штэ гэдэг. Харин ноён спортд бол ер нь тийм юм авч өгөх нь амархан. Тэгээд ер нь энэ бүлэг дуустдаг Жо эсэргүүцснээр. Юу вэ? Төрс өдрөнд дуусаа зүгээр 1 сар болж яхад зүгээр миний ердөө 11 сар дутуу байна гэдэг. За шинэ охин ер нь бүх кино ном дээр ч гэсэн гинт гэд нэг огт дүн ингээ гараад байдаг. За яг энэ дээр ч гэсэн гарч ирдэг. Жо анхаарлын төвд байхаа болж нэгэн хөөрхөн Лерн гэдэг хаа. Тийм охин гарч ирэнгүүтээ бүх хүмүүстүүд хардаг. Тэгсэн Жо түүнтэй танилцаад тэр их тотонсдог. Тэгсэн манай Жо нэг хөөрхөн охин харчингуудаа Боб найзгаа жийж тоохгүй ингээ хаяа явчихдаг. Тэгээд Лерн түүнд санал тавьдаг. Хоёулаа ингээ хичээлээ тарсныхаа дараа ингээ хамтдаа цэцэрлэг төрөөлөнгөр ингээ явнгаа зарим хувааж идэггүй. Жо бүр ингээ ингээ бүр баярлаад бүр сандраад тэгээд маш сайхан санал байна. Би ингээ маш их хүсэж байна. Хоёулаа хамтдаа явъя гэж хэлээд энэ бүлэг маань дуустдаг байгаа. 14 бүлэг юу урлаад царуулсан. Энэхүү бүлэг нь Жо Лерн хоёрын зугаалгаар одоо цэцэрлэг төрөөлөнд одоо тойр зугаалж идэг. Тэгээд зугаалж хагаад энэ хоёр баг зэрэг хоорондоо танилцах маягаар бибинийгээ таньж хэлдэг. Тэгээд Жо Лернд зарим авч өгөөд тэр хоёр баг тэр заримгаа барьсаар байгаа баг хайлтал нь юм ярьж бибинтэйгээ хөгжилдөцөөр хүрээлэнг тойрч дуустдаг. Тэгээд одоо Лерн яг явах болоод Жотой одоо салхаас хийж байтал Жо нүдэ ханаад уруулаад цараалгаа түүнийг үнсэх гэж оролдсон. Их юм боцсон байгаа шүү басаа. 15 дугаар бүлэг буюу гоо сайхны мис засал. Жо Лорентэй хамт хаттай трефийн хоолны газарт орж ирдэг. Тэгтэл тэр өдөр хаттай треф Жо хаттай треф өмнөх өдрүүдээс маш өөр харагдажсэн. Яасан бэ гэсэн чинь хаттай треф гоо сайхны мис засалд орсон байсан. Өмнө нь Жогоос би үе мөчнийхээ хаалгаанд орох хэрэгтэй байна гэж Жогоос мөнгө авсан байсан. Тэгээд Жо та миний өгсөн мөнгөөр үе мөчнийхээ хаалгаанд ороогүй минь тий гоо сайхны мис засалд орсон юм биш тэгээд шалж эхэлдэг. Тэгээд Жо маш их уурлан Лореныг авч гардаг. Харин тэр үед Лорен түүнийг Тэрбомтон гэдгийг нь мэдж авдаг. За энэ бүлэг дээр болохоор түүхийн багш нь ийм ажлаасаа халагдчихсан байдаг. Тэгээд нэг залуухан талах гэдэг нэртэй багш ирдэг. Тэгсэн чинь тэндээсэн бүх хүмүүс багшгаа шоолсоор байсан. Та нар яг намайг Питер гэж дуудаж болно гэсэн чинь Питер талах гээл шоолсоор байдаг. Тэгэл ер нь энэ бүлэг дуустдаг. Маш богинохон бүлэг байдаг. Ариг цэрүүний өрөөний хаалгыг тогтсон.
Жо нөлөө өрөөнд сууж байсан чинь хаалгын тавчдаг. Жо хинбэ гэж асуусан чинь Боб үүдээс нь би байна гэж хариулдаг. Тэгээд жо яах гэж ирсэн бэ гэсэн чинь энэ бол Лорены талаар ярилцаа гэж Боб хэлдэг. Тэгсэн чинь жо түүнийг зүгээр бүтээрт атаарсан байна гэж хэлээд Боб тэхэ ууралдаг. Би зүгээр чам өрөвцөндөө чамтай харьцсан бол харьцсан юм аа. Одоо над би чамтай харьцмаар өгнө гэж жоохон муухай зангарч хэлдэг. Тэгсэн чинь Боб чи намайг аав болохоор өрөвцөн гэж юу гэд өөдөөс нь жоохон уурлах маягаар хэлсэн чинь уучлалгүйгээд маш их тавьтын дэвсгэртүүд гаргаж ирсэн ээ. Намайг уучлаарай Боб энийг би чамд өгч гинэ гэж хэлээд мөнгө өгөх гэж оролддог. Тэгээ Боб түүнийг зохиод нойл өрөөс гараад уурлаад явдаг. Бүр тэнийг юмсэн багшаа тэ мөнгө өгөх гээд. За найз охиноо найз уу сайн найз уу алийг сонгох вэ? Сайн найз. Сайн найз. Гэтэ найз охин бол тэгэл ер нь тэгэл яваадаг гэдэг. Харин сайн найз бол ер нь үлддэг. За Хойс салах 3,000. Энэ бүлгэн нөгөө хатагтай спайтыг эргүүлж авах санал асуулга цуглуулж байгаа. Жол ойрон хоёр явж байгаагаар эхэлдэг. Тэгээд жол ойрон хоёр санал асуулгыг хэдий бүтгүүлсэн ч гэсэн хичээлийн эрхлэгчийн өрөөнд айж чөхөөр явдаг. Тэгээд хичээлийн эрхлэгчийн өрөөнд орсон чинь нөгөө хичээлийн эрхлэгч гараад явцсан зөвхөн түүнээ туслах байсан. Тэгээд туслах нь та хоёрын юу хийж аваа юм бэ гэж асуухад тэр хоёр хатагтай спайтыг эргүүлж авах талаар санал асуулга аваад явж байгаамаа гэж хэлдэг. Тэгээд та хоёр арай оройтойг бахаа. Та хоёр одоо ардаас нэг хүүхэд амжих бах гэд тэр хоёрыг нөгөө хичээл эрхлэгчийн араас явахыг санал болгоод тэгээд тэр хичээл эрхлэгчийн араас явдаг. Тэгээд яваад очоод хичээлийн эрхлэгчийг хардаг. Гэтэл хичээлийн эрхлэгч маш цоо шин загварын маш үнэтэй мотоцикл унаад ингээд сургуулийнхаа тэндээс явдаг. Тэгээд маш их гайхсан. Яагаад гэвэл нөгөө өдөр болгоо нөгөө сэтгүүл хараад л нөгөө мотоцикл янз бүрийн юм хардаг. Харин тэр мотоцикл нь цоо шин загварын маш үнэтэй мотоцикл байсан. Тэгээд ингийн хичээлийн эрхлэгч ийм цалингаараа ийм мотоцикл авна гэж байж боломгүй юм да гэж бодсноор энэ бүлэг дуустдаг. За дараа чи юм бүлэгдээ ч гэсэн манай гайхсаар л байсан. Раж дээр очиж ярилцсан. Бүхлөдөн бараг 100-аас хүрж байгаа яхаараа ийм өтөлөгтэй очт байна гэж бүр гайхдаг. За тэгтэл бабуун сармагчны бүкс гэдэг нэртэй бүлэг л дээ. Тэгэд манай Раж түүнээс нэг гачаа асуулт асуудаг. Хөөе ингээд танаа авч ингээд өөрөө гаргасан нойлын засыг ашигладгүй. Миний бүкс яг ингээд ягаараад байна гэдгсэн. Тэгээд ийм ягаалтын одоо ийм хэмжээ байдаг. Тэгсэн чинь бүр Раж бол хамгийн их дээрээ хүрсэн байсан. За тэгээд Раж бүр бүксээ харуулдаг. Яг тэр нь бол яг бабуун гэдэг нэртэй сармагчны яг бүкстэй яг ижилхэн байсан. Усан дунд нухсан бүх. Жогийн гэрт үдлэг болж буугаар энэ бүлэг нь хэлдэг. Бахан танихгүй хүмүүс үдлэг хийж байгааг хараад их гайхсан да. Одоо гэрийнхаа өрөө болгоноор аавыгаа хайж хэлдэг. Тэгээд арайч юу хайж явсны бараг нүцгэн шахам өсрөхийг аавыгаа олдог. Тэгсэн чинь аав нь Сафиртай сүү тавьж байгаа жоод хэлдэг. Тэгээд энэ хүмүүс юу хүмүүс юм бэ гэсэн чинь би Сафиртай сүү тавьсныхаа одоо баярыг тэмдэглэж одоо үдшилэг зохиохоор энэ хүмүүсийг интернетээс одоо хүн болгонд одоо мөнгө төлж одоо авчирсан юм аа. Тэгээд ингээд зохиомлоор ингээд үдшилэг хийж байгаамаа гэж одоо аав нь хэлдэг. Тэгээд тэгсэн чинь Сафир жогийн дагуулж ирсэн одоо охин буюу одоо Лореныг харснаа энэ охиныг би харсан байна гэж хэлээд Лорены үнэн төрөх болох одоо Лорены одоо жүжигчин гэдгийг жоод хэлж өгдөг. Тэгснээрээ жогийн одоо аав нь одоо Лоренд мөнгө төлж жоотой хамт байлихыг одоо хүснэг одоо жоо мэдээд гэрээс уурлаад явдаг. Гэтэ энэ стай муухай болсон шүү дээ бас л. Нүүр бодолтын чиглэлээр ерөнхий боловсролын гэрчлэг авсан. Аавынхаа өмнө зогсож исэн ч гэсэн маш их уурн хүрэн яг юу хэлэхээ мэдэхгүй ингээд амар ууралж исэн. Тэгээд аав нь ингэж хэлдэг. Би чамд найзтай л болохыг хүссэн. Тийм болохоор би ер нь бол чамд найз бараг түрээсэлж авч өгсөн гэж хэлдэг. Түүнээс нь болоо тэгээд бас жогийн нөгөө хатагтай спайтыг аав нь эрхлэгчэд тэр цоошин загварын мотоциклыг халуулсан байдаг. Тэр түүнийг нь мэдээж маш их хуурлан ерөөсөө ингэж гэрээсээ зүгтъя гэж бодоод өрөө рүү гараад юмнуудаа хэдийн аваад гэрээсээ зүгтдэг.
За тэгээд Жошуа гэрээсээ цутаагаал тэгээд хаашаа чамаагүй харсан зүг рүүгээ гүүгэлсэн. Тэгээд за ер нь Ражих руу мохлог руу очих гэж аав нь нэстэг хэрэгтэй. Тэгээд шууд нэстэг тэргээр хайгаад олчдгийн тэгэхэд аавыгаа газ тэнхтүүлэнгүүтээ буцаж цутаагаад Ражи мохлог дэрсэн чи шөнө 2 цаг болж исэн. Ражи мохлог хаалттай. Тэгээд годомжинд хонсон. Тэгээд баг дэлхийн баг хамгийн анхны годомжинд хонсон тэр бонтонгүй болдог байгаа. Жо хамгуурдараа гүсэл байсан. Тэгээд жо хаашаа цутгаа мэдхгүйсэн болохоор одоо улдан дахиад гүсэл байсан гэсэн чинь цагдаа юм шин доорхож жо одоо өөрийг нь хайж байгаа гэдгийг гэж бодоод хонгийн савны ард орж нуугддаг. Тэгээд очих газаргүй болсон жо Бобинд очиж хоны гэсэн бодол төрдөг. Тэгээд гэхдээ тэр бас очин гэхэд үнэхээр эвгүй байсан учраас тэр найзаагаа үнэхээр их гомдоцсон байсан болохоор очиж уучлах бас үнэхээр хүсэжсэн. Тэгээд тэр Ражаас одоо өчн гэхдээ тэр Бобинд яаж очих юм мэдэхгүйсэн болохоор Ражтай уулзаад Бобинд явахаар шийддэг. Ражи 24 зэрэг болов юу? Ражи онаа. Ражийн мохлогийн ууданд хонжоод Ражтай өглөөнд уулзаад Ражаар Бобинд хүрүүлэхээр болдог. Тэгээд яг ингээд мохлогоос нь гараад нөгөө Ражи унааг нь ингээд төсөөлөхдөө бүр ингээд маш гоё машин энэ төр байгаа гэж ботсон чинь Ражи унаа зүгээр л 6 настай охины унж унахаар тийм ягаан саатай нөгөө цацагтай тийм ундаг дугайсан. Тэгээд юу ч гэсэн Раж жог нөгөө дууныхаа уртлын сагсанд суулгаад тэгээд Бобин гэрлээ явдаг. Бобин гэрт очоод хаалгын тогтчтол ээж нь хаалгын тайлаад ээжтэй жоо баг зэрэг ярилцаад Боби өрөөний үдэнд очдог. Гэтэл Боб ерөөсө хаалга тайлж өгөхгүй гэж ахлаар нь ээж нь хурдан хаалга тайл Боб хаалга тайлаад тэр хоёр эвлэрдэг. Тэгээд ээж нь жоо нааштай аав чин зурагтаар гарч ийн гэж хэлээд жоо зурагтын өмнө очсноор энэ бүлэг дуустдаг. За тэгээд 25 дахь бүлэг хоос орсон. За энэ бүлэг дээр бол манай Жогийн аав дампуурсан байсан. Яг тэгвэл маш олон хүний бүксийг яагааруулж бабуун сармагчин шиг болгосон учраас тэгээд төв ингээд зөвхөн халаадтайгаа гэрийнхаа гадаа ингээд зогсож байсан чинь хэлдэг. За миний ингээ хүүхдүүд жил ингээд би ингээ хүүхдээ л олохыг хүсэж байна. Одоо өнгөрсөн гэсэн чинь Боб зөвлөдөг чи одоо ингээ аав дээр очисон дээрхаа гэсэн чинь тэгээд манай Жо Ражийн унаа цугаад аав дээр очдөг байгаа. Тэгээд энэ бүлэг маань дуустдаг. Тэгээд Раж Бобыг хөргөж өгөөд үгүй Жог хөргөж өгөөд дуустдаг. Жо яг гэрээсээ Жо Бобигоос гарч явахт нь ээж нь нэг өгсөн байдаг. Аавт хоёр чинь очих газар хэрэгтэй бол манад байж болно шүү гэд тэгж хэлсэн байдаг. Тэгээд Жо Ражаар гэртээ очиж хөрвүүлээд баахан сэтгэлж сурвалжлагчдын дундуур арайч юу гараад аав дээр очдог. Тэгсэн чинь аав дээр очсон чинь хүмүүсийн бүхсийг ягааруулсан хэрэгээр шүүхт хүн болгон түүнийг шүүхт заргалцсан байдаг. Тэгээд түүний бүх эд хөрөнгийг хураасан болохоор ямар ч мөнгөгүй хоосон дампуурсан байдаг. Тэгээд Жо түүн аавда Бобийн ээж бит хоёрыг гэртээ байж болно гэж хэлсэн гэж хэлээд тэр хоёр Бобинд очихоор явдаг. За тэгээд ер нь энэ ном маань дуустдаг. Гэтэ дөрөвдөө тохиолдсон явдлууд гэдэг бас нэг хэдэн дүр гардаг. Тэн дээр бол жишээлбэл Грабийнхан яадаг бүр ингээд хүүхдээ нөгөө нэг засан залруулах төв нөгөө бараг л шорон гэсэн үг тийшээ явдаг. Засаж янзлах шорон. Харин юм тийм бүр Боби ээж Жогийн аав хоёр гэрэлсэн. Яа тэгээд гэрэлсэн ч гэсэн манай хоёр бол сайн найз. Сайн найз юу мэрч. Тий. За тэгээд ер нь энэ ном маань ингээд дуустдаг байгаа. За хоёр энэ номноос ер нь энэ ном ийм алиа хошин сонирхолтой нэг ийм ухааруулсан надад ном шиг санагдсан. За та хоёр ер нь энэ номноос юу ойлгосон бэ? Мөнгөөр юмыг хөдөлтөж авч олно. Гэхдээ аз жаргалыг л хөдөлтөж авч болохгүй юм билээ л гэдгийг ойлгосон. Мөнгөөр ер нь бол 5 дахь орчин бүрдүүлж чадна. Тэгэхээр наад жаргалыг хэзээ ч хөдөлж авч чадахгүй. Мөнгөөр авсан юм ер нь хэзээ нэг цагт үргэлж дуустдаг. Наад жаргалыг ер нь яаж авч болохгүй л гэдэг ер нь ном харуулсан. Би л энэ номноос бол ийм хүний амьдралыг ийм алга оруулахтай нэг гэдгийг амар их ойлгосон. Манай Жога бол гинтэл баяжаал гинт ингээд цөм ядуурсан. Тэгээд хүнд юу ч тохиолдож болно гэдгийг би маш сайн ойлгосон. Тэгээд сайн найзаа хаяад охин дагадгүй л чи бүтэхгүй. Охтууд бол төр зүрийнхаа. Сайн найз бол үрдийнхаа. Тийм учраас тэгээд сайн найзуудаа хайрл битээ тэгээд
охин дагаад алгандаа. За тэгээд Чингис Сүгтийн подкаст маань ер нь энэ хүрээд өндөрлөгдөж чинь. Тэгээд манай хоёр жичин болох Пунцаг Бэлгбах хоёртоо манай амар заяа зохиолчин гарын мэлхийг гардуулж байна. За тэгээд энэ номыг сайхан уншаад бас их сонирхолтой гоё ном байгаа. За тэгээд бидэнтэй хамт байсан хоёр жичин тэгээд үзэгч хүүхдүүдтэй баярлалаа. Тэгээд дараагийнхаа подкастаар хамтдаа уулзцай. Тэгээд subscribe дараарай. Тэгээд лайк дараарай. За тэгээд баярлалаа. Баяртай хүүхдүүд. Баяртай.